Жудгийн Баярмаа гэдэг хүн асуулт асууж байна. За аливаа албан бичиг бол заавалжгүй хуулийн үндэслэх хэсэг гэж байдаг, хуулийн. Тэгэхээр энэ хүсэлтэнд бол ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж байгааг нь би бол олж харахгүй байна. Энэ дотор. За яг хуу доторх агуулгыг уншихаар үндсэн хуулийн 44.1-ийг барьж байгаа юм шиг байгаа юм. За тэр 44.1-д юу гэж байдг вэ гэвэл ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх хэсэг асуудлыг оруулна гэж. Тэгэхээр энд төсвийн асуудал бол байхгүй байна. Тэгээ бодлогын тодорхой асуудал гэхээр яг ямар асуудлаар итгэл хүлээлгэхийг хүсэж байгаа юм бэ? Тэгэхээр энд бол доктортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэдэг нөгөө юугаа тавьсан байна л да. Одоо мөрийн хөтөлбөрөө гэх юм уу. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд яг ямар дэмжлэг дутаад байгаа юм бэ? Та бүр яг ийм дутаад байна гэд ингээд хэлээд өгөөч. Тэгээ хууль зүйн үндэслэх хэсгээ дахиад бас хэлэх хэрэгтэй байна. За хоёрдугаар баялагын тухай хууль батлагдсан уу? Хизээ батлагдсан бэ? За тэгээ энэтэй холбоотой нөгөө 34% авна ч үлээ 51% авна ч үлээ энэ ажиллагаа юу болж байгаа вэ? Тэ энэ дээр одоо саад бэрхшээл дотгор үүсээд байгаа юм уу? Нөгөө ухаан худгийг авна гэсэн ажиллагаа чи юу болж байгаа вэ? Яагаад гацаад байгаа юм бэ? За 3-дугаар хөрөнгө хураах тухай хууль. Энэ хууль миний санаж байгаагаар ердөө энэ асуудал дэгдсэний дараа буюу бараг түрүүчийн 7 хоногт орж ирсэн их хурлд. Тэр энэ хууль яагаад ингэж удваа? Яагаад оруулж ирээгүй мөртлөө ингээд энэ хуулийг ингээд оруулахаас асуудал үүслэе гэд ингээд байнга яриад идэм бэ. Яагаад би энэ 2 3 асуудлыг зориуд хэлж ин гэвэл ерөөсөө баялагаа авах гэсэн чинь болохгүй байна. Хөрөнгө хураах тухай хуулийг батлуулах гэсэн чинь гацаагаад байна. Ухаан худгийг авах гэсэн чинь өгөхгүй байна. Гэт ингээд нэг ийм хідэн асуудлыг байнга энэ шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүст наагаад байна. Одоо бүр залхаж чинь. Бушуу авахыг аваач. Яагаад энэ хуулиа эрт оруулж ирээгүй юм бэ? За дахиад одоо хэрвээ хөрөнгөнд нотлогдохгүй үйлдэл гарах юм бол яг яах юм? Хууль байгаа юм уу? Ямар нэгэн хуулиар зохицуулагдах юм уу? Эсвэл энэ Алтан гэрэл сайдын саяхан оруулж ирдэг энэ хуулийг хүлээх ёстой юм уу? Гэдэг ийм асуулт. За хамгийн сүүлд итгэл хүлээлгэх хэсэг тухай асуудал яригдчихээн. Тэгээд одоо би мэдэхгүй байна л да. Би бол итгэл хүлээлгэхгүй гэдгээ бол удаа хэлж байгаа. Хэрвээ улсын хурал итгэл хүлээлгэнэ гэд гарах юм бол та тэгээд цаашаа ажиллаад явах уу? Одоо түрүү номчин гишүүн айгүй зөв асуудал хөндлөө л дөө. Нөгөө уг гарвалч нь шал өөр асуудал байсан шүү дээ. Тэгээ хэрвээ тэр асуудал буруу гэж үзэж байгаа бол таны өөрөө чи хэлсэн үг гэдэг л да. Улс төрийн өндөр албан тушаалтнууд бол Япон солонгост жижигхэн юмнаас болоод ёс суртахууны хариуцлага хүлээгээд огцордог гэд. Тэгэхээр энэ хүүхэдтэй ч байна уу ямар За Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайд Жудгийн Баярмаа гишүүний асуултанд хариулъя. За огцрох амархан. Тэдэн дээр би санал нэг байгаа. Надад нэг албан тушаалтаа зурлаач байгаа юм байхгүй. Гэхдээ огцорсны дараах үр дагавруудаа тооцох хэрэгтэй. Энэ бол бас Монгол төрийн ажил. Цаашдын бас засгийн газар олон сорилтуудтай нүр тулна. Асуудал бүхэнтэй тулаал байнга огтороод байдаг болчвол гүйцэтгэх засаглал завулмаар хэд докторгүй засаглал үүсвэл парламентын засаглал дээр бас эрсдэл учрах учраас энэ хувийн шийдэл байж болохгүй л гэж үздэг. Тэрнээс намайг одоо албан тушаалтайгаа зууралдаад байна. Нөх их одоо ерхий сайдын ажил дуртай хүн гэдэг өнцгөөс хараад бол хэрэггүй гэж бодож. Тэгээ бид нөр өнөөдөр олон талаасаа яриад парламент засгийн газрынхаа асуудлыг одоо шийдвэрлэдэг байх нь бол зүйтэй юм аа л гэдэг агуулгаар энэ асуудлыг одоо оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн юм аа гэдгийг хэлье. За үндэсний баялагын сантай холбоотой стратегийн ордуудын 34%-тай холбоотой яг хилцэл хийгдээд явж байгаа. За эхнийх нь одоо ухаан утгатай холбоотой асуудал улсын хурлд одоо өргөн баригдсан. За 2 удаа буцаагдсан. За ингээд улсын хурал дээр одоо ажлын хэсэг гараад миний ойлгож байгаагаар мөнгөтлөг гишүүн ахлаад ингээд одоо ажлын хэсэг нь яг хуралдаж байгаа юм цаг үедээ давхцсан. Тэгэхээр яг энэ одоо хилцэлтэй холбоотой за өмнө одоо өвтгийн хилцэлтэй холбоотой ийм асуудлууд бол байгаа. За энийг би одоо нэх одоо технээс болоод ингэснээс болоод гэж хариулахыг хүсэхгүй байна. Юутэй ч цаг хугацааны хувьд юм байгаа. Та өөрөө мэдж байгаа. Энэ цагаан дээр хараар бичигдсэн л зүйл байна. За орлого нотолж чадахгүй бол тэр одоо иргэний журмаар нэхэмжлэгтэй холбоотой. Яг тэрийг бас хөрөнгө хураах гэдэг бас илүү тийм
бас нэг тийм мушгаад байгаа зүйлүүд бол бас байгаа. Тэр чинь Алтан гэрэл сайд хэдэн сар дөрвөн баригдлаа. Өнгөрсөн 1 сарын 24-ний өдөр засгийн газраас өргөн баригдсан. Тэгэхээр 1 сарын 24-өөс өнөөдөр гэхээр энэ хоёрын дунд одоо заавал үнээс инглээ тэглээ гэдэг зүйл болоод байгаа зүйл юу ч байхгүй. Тэгэхээр энийг хэдүүлээ ингээд хийгээд явах нь зүйтэй л гэж бодож байна. За 9 сард өвтгийн бас арбитрийн маргаантай холбоотой асуудлууд ингээд бэлтгэл ажил хангалтад бас явж байгаа. За энэ дээр бас нэлээдгүй ийм асуудлууд одоо үүсч хил амтаа асуудлууд бол байж байгаа. За тэгээ гашуун сухад ганц мод бас одоо холбогдсон өдөр ийм асуудлууд ингээд болж байгаа. Тэгэхээр яг энийг би зүгээр том агуулгаараа манай нийгэм Монголын парламент одоо бас дүгнэлт хийх нь зүйтэй л гэж бас бодож байгаа. Олон ийм одоо том төслүүд хялбар байсан бол бүгдээрээ л явчих байсан байх. Бөөнөрөө л одоо хамтарч ажилласны үр дүнд бас бид нар энэ том одоо эрх ашгууд геополитикийн ард гарч ирсэн. Тэгэхээр бид нар за тийм ээ ингэчий гэж хэлэх бол маш амархан. Гэхдээ цаашдаа Монголын парламент, Монгол Улсын засгийн газар гадна дотны нэлээдгүй л олон хүнд сорилтуудтай тулнаа. Тийм учраас үүнийгээ бас нээлттэй ярилцаад ингээд шийдвэрээ гаргадаг байхгүй бол бас нэг ингээд юм одоо асуудал үүслээ за ийм юм боллоо гэдэг байдлаар төр донслоод байвал цаашдаа ялангуяа энэ одоо том геополитикийн үед хоёр том гүрний дунд байдаг Монголын хувьд бас төрийн дархлаас суларнаа. Энэ агуулгаараа л бид нар бүгдээрээ ярилцсан зүйтэй гэж үзээд байгаа юм шүү.